За ингээд өжигөөрөө шүүгч. Бөмбөгийн шийдснээр 20 багийн тоглолт эхэлж байна. Тоглолтын эхний довтлогоо Сэлэнг Бодонсбак хийхнэ үзэгчтэй. Тэгээд дүлгөөн 3-аас шийдсэн. Инхбатын дүлгөөн багийнхаа плей-оффын эхний оног 3-ын шидэлтээр авч байна. Батбаяр зай өгцөн дөө Батбаяр 3-аас Сэлэнг Бодонсын тоглогчид үнэхээр гайхалтай тоглолт алгасан ч гэсэн гол нь ерөөсө формо жигд байрч болж чадчихгаа. Андын довтлогоо амжилттай болсон Алтатайч байж болохоор довтлогоо байлаа. Хэцүү үдлээс ганц удаа хоолын зэшил гүйцэтгсэн. Түүнээс өөр довтлогооны оролдлого бол хийгээгүй байгаа. Мактенас төлөвний эсрэг. Скрап. За тэнч ухааны эсрэг татаач хийсэн Скрап полын шийдэлтэй амжилттай болсон. Одоо шийдсэндээ Скрапийн дамжуулалт Батбаяр дээр ирсэн 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Омны Эрдэд Майнерс угаас тоглолтын эхний завсарлага орж ирсэн. За хоёр хамгаалагчиг өөр дөрөв татсан. Тийн хангалттай зай үүссэн олон зай шийдэлт амжилтгүй болсон. За нямцогт. Яалчгүй хамгийн дов тоглолтийнэ. Довтлогын сам. Гасенс. За дамжуулалт Батбаярыг ямар гоё хараа суулгацсан бай. Олон зай шийдэлт амжилттай болсон. За ерөөсөө л энэ Гасенс гэж байгаа. Тайлтын 23 оног. Багаараа авцсан явж байна. Кижи Мактанис довтлогоо оруулсан. За ямар нэг алдаа гэж шүүгч үзээгүй. Ананд Дадслава бөмбөг дээр нуугсан Мактенес ямар гоё мэдрэгчтэй бөмбөгийг салгаад автсан бай. Урагшаа найдвартай төгсөлтийг хийж байна. Дөрөв дараас оноогоо баруундаа явж ороод их өндөр самбардаа цадсан довтлогоо за одоо хоёр хатгаад хоёр дахь боломж үүссэн түүнийг Тинчүн Хон 3 оноогоор Мактенес. За тэгж олон шидэд байдаг тоглогч бол биш. Төгөлдрийн эсрэг доор гоё дамжуултыг өгсөн одоо хоёрын довтлогоо амжилттай нэмээд автаатай. За нэмж Бодонс ихний үед одоогоор 2 бусдад бай 4-3 довтлогоо хийсэн. Энэ дөрөвдөх нь болж байна. Амжилттай болж байгаа гуравдах нь. За болсонгүй болор өрдөн. Инх баясгалан зай гараад ирсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Амар баясгалангийн инх баясгалан харцгаа инх баясгалан. Санчир заслааны араас шууд шидэж байна. Тунгалгийн Санчир 3-аас оруулснаар тооны харьцаа 31 дээр тэнцвэрлээ. Өөрчлөлт дөрнөлөө одоогийн байдлаар харагдсангүй дээ. Касн шидэлтэн дээр үйлдсэн олон зай шидэлтэр доор нь хариуг нь өглөө. За хурдан довтлогоондоо шилжсэн дээ. Дүүлгөөний гой дамжуулалт байсан Инхбатар энэ тоглолтын эхний оноогоо авлаа. Скрап зүүндээ бөмбөг нуугаад орсон Инхбатарт нэг илүү дамжуулалтаа маш гой суулгаад өгсөн. За Инхбатар баруун дээр цэцлаа найдвартай өгсөн дөө 47 дээрээс явуулсан Джейден Скрап. Илүү байна. Скрапын дамжуулалт Касенс болор эрдэнэ дамжуулалтыг уншаа тасалсан. Гэхдээ өөрийн болгож чадаагүй болмаар Касенс 2 оноо авлаа. Сүүлийн 1 минут 30 секунд хийгээл Майнерсаас сайн игээд оноо зэрэг ойртуулах хэрэгтэй байсан Кижи Мактенас. Болор эрдэнэ. За завч руу гаргасан Брайс Джонсон хариуг нь барьсан. За Брайс Джонсон гарч авч байгаа юм байна. Ананд хамгаалах солигдсон доо Демаркус Касенсийн довтлогоо амжилттай болсон. Нэмэлт нэг шидэлтийг үүсгэхээр болсон. Кижи Мактенесийн алдаа. Инх баясгалан тойрч гарч ирсэн. Дундын зай шидэлт амжилттай. Демаркус Касенсийн гаргасан. Касенс урд нь байж таарлаа. Дотгооны секунд 5 дээр ирсэн. Тэнчүн Хон аваа шуушиж байгаа юм байна. Тиний шидэлт амжилттай болсон. Болор эрдэнэ доор ямар гой дамжуулалт байсан бэ? Кижи Мактенес Скрапиодос довтлогоо амжилттай боллоо. Тин ардаа үлдээсэн Кижи Мактенес Касенсийн өдөөс Скрап Касенс хоёрын өдөөс дараас нь довтлогоо оруулсан. За ард нь тусалсан хамгаалагч дэлгэрний байгаа юм байна. Скрап одоо хоёрт байрлалын даваа руу натгуулсан. Одоо хоёрын довтлогоо амжилттай болсон. Онооны зөрөө нэг болгочтой доо Скрап залсан Батбаяр аваа шуушидсэн. Шидэл дуудсан уу гэсэн ойгоод орж байгаа юм байна. Засаа дамжуулалт гэж байна. Болор эрдэнэ Андын эсрэг залтнуудаас явуулсан ганц авахын болор эрдэнэ тэр доор хариуг нь өгсөн. За энэ тоглогчийн 2 дугаар за одоо хоёр гарч ирж байгаа юм байна. Энд автороос Тин бөмбөгийг авсан. Зүүндээ нэг засаад 3-аас явуулсан. Да Тинчүн Хон шидэлт амжилттай болсоор Омны Эрдэд Майнерс 1 оноо дөрвөлс рүү ороод ирсэн. Тин орж ирээд дахиад явуулсан. 2 дараас нь шидэлт буусан үзэгчтэй. Сэлэнг Бодонсогт маш сон. За инх баясгалан баруунда зассан дундын зай шидэлт амжилттай болсон. За ёстой нэг нэрөөхөө хийвчтэй. Касенс за одоо эсрэг шахаад явсан Демаркус Касенс өргөн дээрээс тоглосон. Ямар гоё алхамт ямар гоё төгсгөл бай. За үзэгчд ер нь за хамгаалагчтайхаа урдуур бие игээд баруунда их хэлбэрхэн бодох тайлбараа яваад орж байна. Син болор эрдэнэ
За тулхыг дахиад аргалцсан шүү. Бодроо Эрдэнэ шийдсэн бөмбөг. Угаагаад орсон. Эргээд Баярлалаа. Хуртигээ доорсондоо Бодроо Эрдэнэ зүүндээ цацалт нь амжилттай явуулснаар Omni Эрдэнэ Miners баг үзэгчтэй 3 дахь үеийг 71. За тийм ч хоон хамгаалт тоглоом дээр маш том давуу талыг багтаа үүсгэж энэ да тэнд доод хоёр заслааны алдаа гаргажээ. Эргээд сэлэнг Бодонс баг руу бөмбөг шилжиж байна. Түлээ тоглолтын имлгээ аваарай. За Батбаяр баруунда хангалттай зай үүсгээд орсон довтлох амжилттай. За ингээд 3 минут 1 секунд. За цаашаа давуулж гисэн дамжуул тэн дээр ирсэн Скраби эсрэг зүүндээ ямар гоё тогтсон бэ. Тийч юм хоо. За өстө хоёр хамгаалагч Очлоо доо 7 секунд доош ирсэн. Санжир суларч чадсан да. Шидсэнгүү зурж ороод доор дамжуулсан. Брайс Джонсон 2 оноо авсан. Ямар гоё. Касенс орж ирэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. Батбаяр ахаа зай гараад ирсэн. Хинч очсонгүй. За ийм тухтай том зайг бол авахгүй хаа. Зоолмор тооны хайрцаг чинь унаад үлдсэн олон зай шидэлт угаасан. Касенс 2 дахь боломжийг үүсгэсэн боловч тоглохоо гацсан. 3 дахь боломж байдгүй дээ. Яа. За тэг гол тэндэг болж байгаа. Хаа. За үнэхээр дийлдэхгүй байна Самбартаа. Нэг автоматыг бол байхгүй байна. Касенс доор ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Их батын дүүлгөөн түүнийг нь 2 оноо олсоо.